За сайн байцгаана уу. Түрүүчийн бичлэгүүд дээр амьсгалын талаар ярьсан. За өнөөдөр тэрдгээр ярьсан зүйлүүдэд сануулгах зорилгоор товч дурдаад доктор Жо Диспензагийн тархиа өөрчилж амьдралаа өөрчилөх хэмээх бясалгалын үр дүнд энэ амьсгал маань ямар нөлөө үзүүлдэг, ямар үүрэгтэй байдаг талаар өөрийнхөө мэдих зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцъя. За орчин цагийн амьсгалын одоо дэлхийн нийтэд түгээд байгаа аргууд нь юуны төрөнд энэ Wim Hof-ын амьсгалын дасгал гэж байгаа. За мөн доктор Бутейкогийн амьсгалын дасгал техник гэж ярьсан. Wim Hof-ын амьсгалын дасгал нь ямар зорилготой вэ гэхлээр бидний санаа сэтгэл болон бие махбодыг илүү хаттай, төвчээртэй, стресс болон тийм байгалийн элдв хүнд хэцүү нөхцөлд илүү төвчээртэй хатуучлалтай болгох юм зорилготой. Нэгэсэндээ бид хэрвээ хүн сэтгэл санаагаар унсан, гутарсан, амьдрал нь утга учиргүй болсон гэдэг ч юм уу ийм тохиолдол үнэхээр энэ Wim Hof-ын амьсгалын дасгал үнэхээр гайхалтай нөлөө өгч чаддаг ийм дасгал байдаг. Зөвхөн энэ амьсгалын дасгал гэлтгүй энэ амьсгалын дасгал дээр суурлаад дээрэс нэмээд хүйтэн усанд одоо орох буюу хүйтнэр бие махбод болон сэтгэл санаанд цочрол өгөх. Тэгээд дээрэс нь бясалгал хийх гэсэн энэ өшөө хоёр шат нэмэгдээд ийм гурван үндсэн бүрэлдэхүүнээр хүний бие махбодыг үнэхээр илүү их одоо өөрийнх нь тав тухайн бүсээс гаргах, илүү төвчээртэй болгох, хүний өөрийн одоо давж чадахгүй гэж бодож ирсэн тэр хил хязгаарыг нь давуулж илүү их гүнзгий дотор нь байгаа унтчихсэн идэхгүй байсан тэр потенциалыг нээж гарах юм зорилготой ийм дасгал байдаг. Гэхдээ энд анхаарах зүйл бол энийг бол мэдээж хүн болгонд заавал хийх ёстой дасгал гэж хэлэх аргагүй. Учир нь энэ дасгалыг аль болохоор эрүүл хүн хийх нь зүйтэй. Амьсгалын замын болон зүрх судасны цусны даралт ихтэх гэдэг ч юм уу иймэрхүү өвчнөд ийм эрүүл мэндийн асуудалтай хүмүүс нэг бол хийхгүй байх, хийхээр бол маш болгоомжтой хийх ёстой ийм дасгалууд байдаг. Харин доктор Бутейкогийн амьсгалын дасгал нь яг эсрэгээрээ хүн болгон хийвэл зохих за хийдгүү юмаа гэхэд энэ талаар ядаж мэддэг байх шаардлагатай ийм амьсгалын дасгал үзэл онол ийм техник байдаг юм аа. За доктор Бутейкогийн гол нээлт нь юу вэ гэхлээр орчин цагийн хүмүүсийн нэрвэгдээд байгаа дийлэнх өвчнүүдийн ихэнх хэсэг нь бидний хит их амьсгалснаас болж үүсэт байгаа гэдэг ийм нээлт гаргасан. Өөрөөр хэлбэл hyperventilation буюу хит их амьсгал энэ нь бидний бие махбодод хэрэгцээтэй шаардлагатай байгаагаас хамаагүй илүү их агаараар бид амьсгалаад байгаамаа. Үүнээс болоод бид маш олон өвчлөлд өртөөд байгаамаа гэдэг ийм нээлтийг гаргасан. За тэгээ үүнээс болоод өөрөө тийм зөв амьсгалын техникийг гаргаж яг тэр аргаараа маш олон хүний эрүүл мэндэд тус буян болсон өвчин зуулангаас салгаж өгсөн ийм буянтай гайхалтай нэгэн ийм хүн байсан байна. Тэгэхээр доктор Бутейкогийн амьсгалын хамгийн энгийн одоо бид бүгдийг мэддэг байх ёстой зарчим нь юу вэ гэхлээр юуны төрөнд бид зөвхөн хамраар амьсгалах ёстой. Ямар нэгэн байдлаар бидний 50 байхдаа ч юм уу эсвэл унтчихдаа амаа амьсгалдаа оролцуулах эсвэл 100% амаараа амьсгалах энэ бол буруу, бидний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлдэг ийм буруу техник юм байна. Тийм учраас зөвхөн хамраар амьсгалах ёстой. За хамраар амьсгалалтаа яаж амьсгалах вэ гэхлээр айжуухан ойролцоогоор нэг 5 секундын хугацаанд хамраар амьсгалаа аваад мөн яг тэр хэмжээгээрээ 5 секундын хугацаатаагаар хамраараа буцааж амьсгалаа гаргах. Тэгээ дунд нь пауз авахгүй гэсэн үг. За ийм байдлаар амьсгалах нь амьслаад сурах нь бид одоо эрүүл байх хамгийн гол үндсэн нөхцөл болдог гэж үздэг. Гэхдээ магадгүй зарим хүнд бол энэс арай богиновтороор амьсгалах шаардлагатай хүн байж болно те. Гэхдээ л ямар ч амьсгал маань жигд ийм зөөлөн намуухан яг тэр амьсгалаад илэрхий тэр шуугтанд ингээд сонсогдтол амьсгалах ч юм уу хоёр мөр хөдлөөд ингээд тийм илэрхий биеийн гаднаас айхтар амьсгалж байгаа маань анзаарахдаггүй байдлаар амьсгалах нь хамгийн зөв техник гэж үздэг байх нэ. Тийм болохоор Бутейко бол доктор Бутейко нь тийм хит бүх уушгиныхаа бүх багтаамжийг дүүртэл ингэж гүнзгий амьсгаа авах нь энэ бол зөв биш шүү гэж ингэж хэлсэн байдаг. Тэгээд
их олон дахин ившээх тэ олон дахин одоо санаа алдах иймэрхүү байдал илрээд байгаа нь бид буруу амьсгалж байгаагийн шинж гэж үзсэн байт юм аа. За нэг иймэрхүү талаар би түрүүчийн энэ бичлэгүүд дээр ярьсан. За одоо доктор Жо Диспензагийн тархиа өөрчилж амьдралаа өөрчил хэмэх бясалгалтай холбогдуулж амьсгалынхаа талаар ярив. Ер нь энэ бүхий л соёл иргэншлүүдэд, бүхий л бясалгалын төрлүүдэд амьсгал нь хамгийн гол суур зүйл гэж тооцогддог. Учир нь амьсгал нь хүний бие болон сүнстэй холбогдох гүүр. Эсвэл хүнийг энэ дээшээ бурханлаг түвшинд хүргэх 3 хэмжээсээс гараад олон хэмжээст орох энэ гарц, гүүр гэх зэргээр нэрлсэн байт юм байна. Ягд гэвэл энэ амьсгалаар дамжиж бид гэгэрэл төрөх, амьсгалаар дамжиж илүү өөр түвшинд одоо дотоод сүнс маань илүү хөгжих боломж амьсгалаар дамжиж гарч ирдгээ гэж үздэг байх нэ. За тэгэхээр доктор Жо Диспенза маань өөрөө юу гэж хэлсэн байдаг вэ гэхлээр бидний тэр хүсэж байгаа manifestation буюу одоо амьдралдаа бий болохыг хүсэж байгаа тэр амьдралын нөхцөл байдал, амжилтууд гэдэг ч юм уу те. Эсвэл өөрийнхөө тэр хамгийн өөрөө тийм болохыг хүсэж байгаа хамгийн best хувилбар, хамгийн шилдэг хувилбараа яг амьдралдаа боддоор нь бий болж өөрөө яг тийм болохын тулд бид яах ёстой вэ гэхээр юуны түрүүнд квант талбартай бид өөрсдөө нэгдэх ёстой. Ингэж яг тэр квант талбартай нэгдэж түүнтэй тийшээ нэвтэрч орсон үедээ бодож анхаарлаа төвлөрүүлж чадсан тэр одоо төвлөрөл, тэр бодол, дүрслэл, төсөөлөл маань бодит амьдралд маань илүү амархан түргэн биелж чаддгаа гэж ингэж хэлсэн байдаг. Нэгэсэндээ бид бүхэн энэ 3 хэмжээст бидний хязгаарлаад байгаа энэ 3 хэмжээст оршинлоосоо давж гарах ёстой болж таардаг. За үүний тулд яах ёстой вэ гэхээр яг нөө бясалгалын сургалтын явцад заагддаг, хэлэгддэг тэр элдв одоо бие махбодынхоо мэдрэхүй дээр анхаарлаа төвлөрүүлж ингэж чадсанараа бид тархиныхаа хэлбэлзэл тэр долгионыг багасгаж тета түвшинд оруулах нь одоо яг энэ квант талбар руу нэгдэх тийшээ нэвтэрч орох гол үндсэн нөхцөл нь тэр болдог гэж үздэг. За ер нь бол яг дан амьсгалын дасгалын талаар тайлбарлаж байгаа тэр янз бүрийн мэдээллийн их сурвалжууд дээр хүн ер нь амьсгалаа зөв зохицуулж амьсгалынхаа хэмнэлийг хянаж чадсанараа тархиныхаа хэлбэлзлийг тета түвшинд оруулж чаддгаа гэж үздэг байна. За тэгэхээр доктор Жо Диспензагийн бясалгалын арга дээр дурддагдаг нэг зүйл бол юу вэ гэхээр бид амьсгалаараа өөрийнхөө энэ биеийн энергийн 7 хүрд буюу чакра гэж нэрлэдэг тийм ээ. Тэдгээр хүрдүүдийг хамгийн доороос нь ахуулаад үндэс хүрдээс ахуулаад ээлж дараалан дээш нь ингээд идэвхжүүлэх нэгсэндээ тэр идэвхгүй байгаа үйл ажиллагаа нь одоо блоклогдсон гэж хэлж болох юм а тийм. Яг тэдгээр блокуудыг бид амьсгалтайгаа хавсарч бие махбодоо тодорхой булчин ширмэс зэрэгээ ингээд чангалж ингэж чадсанараа тэр бүх тэр чакрануудаа ээлж дараалан идэвхжүүлээд хамгийн сүүлд нь жоо ямар ч байсан бидний энэ бясалгал буюу тэр квант талбар руу нэгтгэхэд хамгийн гол чухал түлхүүр болдог чакра буюу одоо энергийн хүрд маань бидний 3 дахь нүд буюу бэлгийн мэлмэ гэж нэрлэгддэг боргоцоо хэлбэрийн булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оршдог хамгийн гол одоо чухал техник гэж хэлж болох юм л да тийм. Мэдээж бүх одоо техникүүд чухал. Гэхдээ энэ бол бүр одоо үндсэн гэж хэлж болох байх. Тэгэхээр боргоцоо хэлбэрийн булчирхай яагаад амьсгалаар ингэж идэвхжиж ийн вэ? Амьсгалаар энэ боргоцоо хэлбэрийнхаа булчирхайд нөлөөлөх боломж нь яаж гарч ирж байгаа юм бэ гэхлээр энд нэг яригддаг сүүлийн үед одоо юу гэдэг интернет, сошиал, YouTube дээр тавигдсан мэдээллийн дагуу бидний тархи нугасны шингэн гэдэгт бид амьсгалаараа нөлөөлж болдго юм байна. Амьсгалаараа гэхдээ зөвхөн амьсгал биш л дээ. Амьсгалынхаа дагуу тусламжтайгаар энэ хүрднүүдийн дагуу тэр биеийн тэр гүний булчин зэрэгэ ажилуулад, шахаад нэг ёсондоо тэр тархи нугасны шингэнд тодорхой тийм даралт үүсгээд тэр даралт үүсгэснээр одоо миний бодлоор бол тодорхой тэр шингэний урсгал илүү эрчимчин гэх юм уу? Иймэрхүү байдал үүсэх бах. Тэгээ ингэж даралт үүсгэснээр энэ хамгийн доороос эхлээд дээш нөхсөж явуулаад
Тэгээд боргоцоо булчиргаан дээр төвлөрөөд ирэхлээрээ тэр боргоцоо булчиргааны үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр сэдээлт өгөөд идэвхжүүлдэг ийм нөлөө үзүүлдэг байх нэ. За ингээд яг энэ боргоцоо хэлбэрийн булчирхай маань идэвхжиж чадсанараа мэдээж бүхий л шашин, бүхий л төрлийн бясалгалд дан ганц боргоцоо булчирхай дээр төвлөрөх юм уу те. Энэ заавал тэр бүх бясалгалд дурддагддаг. Учир нь боргоцоо хэлбэрийн булчирхай маань биднийг бурханлагтай холбох одоо гүүр эсвэл одоо сүнс тэнцээ сүнсний тойл гэдэг ч юм уу те. Янз бүрийн байдлаар хэлсэн байдаг. Тэр нэг чухал биш баг. Гэхдээ энэ бүхий л бясалгалд хамгийн чухал тооцогддог ийм зүйл байгаа тийм ээ. Тийм ч учраас энэ чинь нэг 3 дахь нүд бэлгийн мэлмий гэх зэрэг бичсэн байдаг гэж маш их мэдээлэл та бүхэн өөрсдөө мэднэ. Тэгэхээр мөн л энэ боргоцоо хэлбэрийн булчирхай маань доктор Жо Диспензагийн энэхүү бясалгалын аргад маш чухал байр суурь эзлэг бөгөөд бидний тэр квант талбартай нэгдэх, өөрөөр хэлбэл тэр бурханлагтай холбогдох гэж хэлж болох байх. Янз бүрээр нэрлэж болно. Яг энэ гол одоо энэ квант талбартай нэгдэх үүд нь энэ боргоцоо хэлбэрийн булчирхай маань болж таардаг байх нэ. Үүнд мөн доктор Жо Диспензагийн амьсгалын техникийн яг бясалгалынхаа үед заадаг, яригддаг ийм тийм амьсгалын дасгалын тусгай техник байдаг байх нэ. Энийг та бүхэн суралцах явцдаа заалгах байх хэрвээ энэ бясалгалын аргад суралцсан гэвэл. За мөн доктор Жо Диспензагийн амьсгалын техникийг хэрхэн зөв хийх вэ гэдэг ийм нэрээр ихэвчлэн англи хэл дээр байгаа маш их мэдээлэл бичлэгүүд YouTube дээр байгаа. Тэрийг бас олж сонирхох хэрэгтэй гэж би хэлэх байна. За нэгэнт боргоцоо хэлбэрийн булчирхайн талаар дурдсан учраас мөн нэмж хэлэх зарим нэг зүйлс байна. Боргоцоо хэлбэрийн булчирхай идэвхжүүлэхэд бас нөлөөлдөг нэг зүйл нь юу вэ гэхлээр тэр энэ булчирхай маань тийм шохойтсон гэх юм уу тийм гадуураа тийм чулуу шохоон тийм бүрхүүл үүссэн байт юм байна. Ихэнх хүмүүст. Ягаад гэвэл энэ шохоон бүрхүүл тэр чулуужих тэр процессд нь юу гол нөлөө үзүүлдэг вэ гэхлээр фотор ингэж чулуужуулдаг гэж байна. Тэгээ ямар нэгэн байдлаар ямар шалтгаанд бүүмэд бид орж ирсэн тэр их бага хэмжээнд тэр фотор яаж игээд боргоцоо хэлбэрийн булчирхайн дээр очиод наалддаг. Тэгээд олон сар жилээр ингэж хоримтлагцаар гадуурны юм шохойтсон маягийн тийм бүрхүүл үүсгэж тийм байна. Тэгээ шалтгаан фотор гэж хэлж байгаа юм л да. Энэ мэдээллээр сошиалог дүүрэнлийн мэдээлэл байна лээ. Тэгэхээр фотор биднээс хувьд бол мэддэг гол их сурвалж нь юу вэ гэхээр нэг фотортой шүдний оонууд. За мөн магадгүй тэр фотор агуулсан ямар нэг ус те гих зэрэг энэ ийм зүйлээр бид маань фотор их хэмжээгээр ордог. Ингээд шохойтчтэй байна. За тэгээ шохойтсон боргоцоо хэлбэрийн булчирхайн тэр зургийг харлаа. Яг гадуураа юм цайвар өнгийн тийм одоо чулуулаг маягийн тийм бүрхүүл үүссэн байт юм байна. За тэгэхээр хүний боргоцоо хэлбэрийн булчирхай ингээд чулуужхлаар ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр хамгийн ихэнд нь одоо нойр муутай, нойргүйдэлтэй болдог гэсэн тийм шинж тэмдэг илэрдэг гэж бичсэн байна лээ. За дараагийнх нь хүний зан авирт нь ямар нөлөөлөл үзүүлдэг вэ гэхээр яг ийм хүмүүс ихэвчлэн тийм айгу номоо альва зүйл хүн амт юм хэлэхээр одоо өөрийн байр суурийг илэрхийлж чадахгүйгээр нөгөө хүнийхээ үгэнд шууд ордог гэдэг ч юм уу те нэг ийм одоо эр зориггүй нуунч дорой байдал илэрдэг гэж байна. Мөн яг эннийх нь эсрэг туйл нь маш харгас хэрцгий хүний одоо үнэргүй гэж хэлдэг те одоо хүн чанаргүй маягтай ийм зан авиртай болдог. Ямар нэгэн тийм одоо харгас хэрцгий үйл хийхэд одоо сэтгэл нөвддөггүй маягтай болчих ийм шинж тэмдэг илэрдэг гинэ тэр боргоцоо хэлбэрийн булчирхай шохоожхлоор. За тэгээд мэдээж зөвхөн фотортой гэхгүйгээр орчин цагийн одоо хэд боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, эрүүл бус хүнсний бүтээгдэхүүн, тэгээд мэдээж янз бүрийн тэр хорт бодис, шавьчны хор, пестицид, хербицид гэх мэтлэнгээр мэдээ тэр бүхэн тодорхой хэмжээнд нөлөөлдөг л байх. За тэгээд энэ байдал нэгэнт одоо шохоцсон байгаа байдлыг бол энэ бол тийм хурдан арилахгүй тодорхой хугацаанд бид нэр үнэхээр одоо тууштай байгаад өдөр болгон тэр ямар дасгал хийх ёстой байдгийг тэр бүгдийг уйггүй тууштай хийж энэ маань үр дүнд хүрнэ. За мөн зарим их сурвалжууд дээр бичсэн байдаг тэр 3 дахь нүд буюу боргоцоо хэлбэрийн булчирхайны үйл ажиллагааг хэрвээ хүн өөрөө бэлэн болоогүй байгаа бол хамаагүй нээж болохгүй гэдэг ч юм уу те ийм сөрөг нөлөөллүүд гарах боломжтой гэж юм бичсэн байдаг. Ямар ч үс энэ талаар бид
өөрсдөө маш их одоо уншиж судалж үзэх хэрэгтэй. Тэгж яагаад энэ дасгалыг хийх ёстой болж тарах байх. Ямар ч байсан ер нь бол энэ талаар янз бүрийн сайн муу, эерэг сөрөг мэдээж олон өнцгөөс хандсан мэдээлэлүүд байгаа. Тэр бүгдийг ер нь сонирхоод үзэхэд бол илүүдэхгүй байх гэж би бодож байна. За ямар ч байсан тэгээд амьсгалынхаа нөлөөллөөр тэр тарих нугасны шингэний юг хөдөлгөөн тэр дотоод даралтанд нөлөө өгснөөрөө бид болцоо булчиргааны үйл ажиллагааг идэвхжүүлэх боломжтой гэдг нь шинжлэх ухааны онолоор үндэслэлээр тодорхойлогдсон байгаа. Одоо би сая дурдсан тэр их сурвалж ямар ч үсэн YouTube дээр байгаа тэр бичлэгүүдийн линкүүдийг комент хэсэгт ч юм уу ямар нэгэн байдлаар оруулна. Тэгэхээр та бүхэн энэ талаар нэмээд сонирхохыг хүсч ивэл тэр линкүүдийг сонирхоорой. За ингээд та бүгддээ нэгэд энэ хараа Joe Dispenza-гийн бясалгал маань хэдийгээр зөвхөн бид одоо материалыг авахгаа сайжруулах голчлон те ихэнх одоо гол зорилго нь яг ийшээ чиглээд байгаа шүү дээ. Хэдийгээр энэ маань ийм боловч бас л бидний дотоод сүнсний тэр хөгжил дотоод бэлэг ухааны энэ хөдөлгөөний хөгжил дэвшилтэй заавал холбогдож таарад байгаа. Тийм болохоор та бүгдийн тэр сүнсний аялал, дотоод бэлэг ухааны хөгжил мөн энэ аз жаргалтай ахуй амьдралаа сайн сайхан өөрөөр хүснээрээ бий болохыг хүсэж байгаа энэ хүсэл энэ бүхэнд та бүхэндээ амжилт хүсье. За ингээд дараагийн удаа ямар нэгэн гоё сонирхолтой сайхан та бүхэнтэйгээ хуваалцмаар юм мэдээлэл гарч ирэх юм бол дахиад энэ бичлэг байдлаар оруулъя. За түр баяртай.